Тун удахгүй 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмэх могоо жилийн сар шинийн баярын өдрүүд тохиогч байна. За тэгэхээр сар шинийн баярын өдрүүдээр монголчууд бид нэр ах トゥ хамаатан садантайгаа учран золгож одоо урин цагийг өгддөг билээ. За тэгэхээр сар шинийн баярын өдрүүдэд болохоор арх сахтууруулах, ундааны хэрэглээ болон түүнээс үүдэлтэй осол гэмтэл өвчлөл нас баралтын тоо ихээхэн нэмэгддэг. За өнгөрсөн жилийн 2 сарын 10-наас 13-ны өдрүүд болох одоо сар шинийн баярын өдрүүдэд нийт тохиолдсон осол гэмтлээс шалтгаалсан 13 нас баралт тохиолдсон. Үүний 5 нь архины хордлогын шалтгаантай байсан. За мөн гэмтэл соох судлалын үндэсний төвд ирсэн нийт үйлчлүүлэгчдийн 30-40% нь архины шалтгаантай одоо осол гэмтлээс үүссэн байна гэж үзсэн байдаг. За тэгэхээр та бүхэндээ арх сахтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх зөвлөгөөнүүдийг өгье. За хамгийн эхлээд арх сахтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах буюу болж өгвөл хэрэглэхгүй байх нь зүйтэй. За мөн одоо тостой бууз хоол идсний дараа хүйтэн айраг, арх болон ундааг хэрэглэхгүй байж одоо нойр булчирхайн зочим гөрөвслээс бас сэргийлэх ёстой. За 3 дугаарт хэрвээ та бага хэмжээний арх ямар нэг байдлаар хэрэгэлсэн бол ус одоо тэр хэмжээгээр мөн их уух хэрэгтэй. За 4 дугаарт болохоор арх сахтууруулах ундаа хэрэглэхдээ ямар өлөн дээрээ буюу одоо хоосон ходоодон дээрээ бас хэрэглэж болохгүй байх нэ. За тэгээд та мөн одоо зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, за мөн жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл ямар нэг одоо эрүүл мэндийн шалтгаантай болон им бодис бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн байх юм бол арх сахтууруулах ундаанаас бүр мөсөн татгалзах зүйтэй юм аа.